Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ маш амттай кекс хэрхэн хийх талаар танилцуулъя. За эхлээд орцонд заасны дагуу 3 өндөг давас хийн. За ингээд хооронд нь маш сайн хотгоно. За дараагийн алхам бол лазалсан өтгөрүүлсэн сүгээ хийн. За ингээд хотгоно. За дээрэс нь масла хийн. За масла хийхдээ хайлуулад хөргсөн байх хэрэгтэй. За ингээд дараалалаар нь хийгээд сайтар хотгоно. За ингээд дараагийн алхам бол гурилаа хийн. Гурилаа хийхдээ мөн сайтар шигшиж хийн. За гурилаа хийгээд дээрэс нь бейкинг паудер хийгээд хотгоно. За ингээд хотгаад зурмгаа нэлээд гоё жигд усаад ирэнгүүт нь ванилийнхаа эссенц хийсэн байгаа. За би ванили эссенц ашигласан. Ванилийн паудер болон ямар нэгэн ванилийн хэлбэрээр байгаа бол тэрийг хийгээрэй. За ингээд бэлэн боллоо. За үүний дараа хэвнэтгэн. За хэвний хэмжээг би бичиж оруулсан байгаа. Ингээд халаасан духовконд 180 градуст 40-50 минут чигнээд ингээд амттай кекс маань бэлэн болно. За би анх нарийн бов торт хийж сурж байхдаа ахлахангад байхдаа маш их хийдэг байсан. Тэгээ сүүлийн үед дахин жороо сэргээгээд хийж эхэлсэн байгаа. Маш амттай болдог. За би энэ кексийг муското кекс гэж нэрлэдэг. За маш амттай болдог тул та бүхэн минь дагаж хийгээд ойр давтныхон гэр бүлийнхнийгээ дайлаараа. За цаашдаа мөн ийм олон төрлийн жорууд маш хялбархан жорууд оруулах болно. Хэрвээ таалагдвал та бүхэн subscribe дарж миний уян kitchen page-д сувганд нэгдээрэй. Анхаарал тавь үзсанд баярлалаа. Дараагийнхын бичлэгээр уулзъя. Баяртай.